Оройн төвөргөө үзэгчтэй MBC News мэдээлэл хөтөлбөрийн шинэ 7 өдрийн даваа гарагийн дугаар эхлэж байна. Мэдээллийн товчонд анхаарлаа болно. Худалдааны гудамжны 2.1 км замын хүчтэй ажил дуусчээ. Нүүдлийн жимээр олон улсын төгс соёлын судалгааны экспедицийг нь 16,000 км амжилттай аялаад ирлээ. Өнгөрсөн 7 өнөخت хөдөлгөөний аюулгүй байдлыг хаах тасагт согтуугаар тээврийн гэрсэлж жолоодсон 16 жолооч сатуулгджээ. Мигмар гарагаас эхлэн MBC телевизээр англи хэлний сурлагчаал явж эхэлнэ. Эдгээр улсад мэдээллийн дэлгэрэнгээд анхаарлаа болно. Манай аймагт гудамж төсөл хэрэгжээд багуу хугацаа өнгөрч байна. Харин иргэдийн дунд худалдааны гудамжны зам засварын ажил хязээ ашиглалтанд орох бол гэсэн хүлээлт үүсээд байсан. Тэгвэл тус замын засварын ажлын хүчил дуусаж зам нээгдсэн бөгөөд бусад ажлуудыг эх сарын 1-ний хүртэл хийж дуусгахаар ажиллаж байна. Монгол Улсын засгийн газрын 2014 оны 96 дугаар тогтоолын дагуу эдийн засгийн хөгжлийн яамны гудамж төслийн хүрээнд Улаангом сум 5 тэрбум гаруй төгрөгийн төсөвтэй 11.4 км 15 м өргөнтэй стандартын зам тавигдахаар болсон. Уг төслийн хүрээнд хар зам ногоон байгууламж гэрэлтүүлэг явган хүний замтаа цогц бүтээн байгуулалт хийгдэх бөгөөд энэ ондоо багтаан 3.2 км зам тавигдах ажил амжилттай явагдаж байна. Энэхүү зам засварын ажлыг Шинжээ Шимпа компани өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа бөгөөд замын зураг төслийн ажил хамт явагдаж байгаа гинэ. За тэгээ гудамж төслийн ажил үргэлжилж байна. Ерөнхийдөө энэ жил төлөвлөсөн 3.2 км замын ажил бол ер нь нэлийн дажгүй сайн хөвтэй явж байгаа. 10 сарын 20-нд хөнгөн хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн байсан. Тэгээ бас цаг хугацааны тодорхой ажлаас ялангуяа орон нутгийн шалтгааллах нийлэн ажлууд байсан газар чөлөөлөлтөй холбоотой бас нийлэн ажил сунжарлаа. Тухайлбал бид нэр зарим иргэнтэй 20 гаруй хоног ярилцчихэж гэрээ байгуулж газар чөлөөллөө шүү дээ. Тэгээд орон нутгаас шалтгааллах дээр нь бас манай энэ хуучин цэвэр бохиросны дулааны шугамтай холбоотой тухайлбал худалдааны гудамжид 11 огтлол хийсэн. Тэр 11 огтлолын ажилтай холбоотой. Тэгээд дээр нь тухайлбал хоёр тийм үерийн үерийн усны тийм хоолоо гаргаж байгаа. Тэнтэй холбоотой ажлууд гээд нэлээд орон нутгаас шалтгааллах ажлуудаас хамаарат гудамж төслийн ажил 10 сарын 20-нд бол хандсангүй 11 сарын 1-ээр бидний хүлээлгэж өгсөн тийм төлөвлөлтөй явж байна. Гудамж төслийн яг гэрээ байгуулагдаагүй яг хэдэн төгрөгөөр ажил явагч байгаа маа гэдээ иргэдээс мэдээс асууж тодорхойлж байгаа юмсууд байгаа. Тэгээ энэ удаагийн гудамж төсөл тусгай гэрээний нөхцөлд явж байгаа. Гудамж төслийн удирдах зөвлөлөөс манай аймагт болохоор 8.5 км зам тавигдах юм шүү дээ. Тэгээ энэ жилийн тухайд 3.2 км зам ашиглалтанд орох шаардлагатай гэсэн тийм гудамж төслийн удирдах зөвлөлд яригдаад Шинжээ Шимпан компани өөрийн хөрөнгөөр 3.2 км замыг бүрэн хүлээл тавиад тэгээд гудамж төслөөс одоо 3.2 км замын одоо хөрөнгийг мөнгийг авъя гэсэн тийм гэрээтэй ажиллаж байгаа. Гудамж төслийн зураг бол манай аймгийн хувьд энэ жил онцлог явж байгаа. Тухайлбал Хинтээ аймаг болохоор гудамж төслөөр зургаан хийлэгчээд бид нэр ажил явж байгаа бол Аранхангай аймаг Увс аймгаар болохоор зураг төсөв гүйцэтгэлийн ажил бол хамт явж байгаа. Тэр зайлшгүй тийм нөхцөл гарч. Тухайлбал манай аймагт ямар аймаг нөхцөл гарч байгаа гэхэд бид нэр зураг төсөө ингэ батлуулах гэхээр тухайлбал худалдааны гудамж дээр тэр дэлгүүр үйлчлэлийн газрууд дээр орох орц. Дахиад 11-ийн тийм хөндлөө огтлууд гарчиж байгаа. Дулаан шугам. Дахиад цахилгаантай холбоотой холбоо мэдээлэлтэй холбоотой энэ замтай холбоотой нэлээд тийм өөрчлөх, шугам зөөх бас газар доогор зам доогор оруулах тийм ажлууд байна. Тэгээ энэтэй холбоотой гудамж төслийн замын зураг төсөв эцэслэж батлагдаагүй байна. Эцэслэж батлагдаагүй. Энэ тохиолдолд бид нэр энэ ажил бол одоо төдний хөрөөр явж байгаа гэдээ хэлэх эрт байна. Тэртээ эргүү аймаг орон нутгийн зүгээс 3.2 км зам энэ жилийн тухайд одоо 11 сарын 1 гэхэд эрхжил үргэлжлээд дахиад 5.3 км зам нийт 8.5 км зам тавигдана. Тэр үед нь яг энэ нийт 8.5 км замыг 1 км-ийг бид нэр төдөн төгрөгийн төсөвд өртөгтэйгээр барьлаа гэдгийг экспертизээр батлагдсан зураг төсвүүдээр бидний ярихаас өөр арга байна. Түүнээс урьдчилж энэ жил одоо 3.2 км зам төдөн төгрөгөөр барьлаа гэсэн юм хэлэгдэв. Гэхдээ 3.2 км замын ажил 11 сарын 1 гэхдээ дуусаад гудамж төсөөс албан ёсоор замаа нээгээд зураг төсвийн экспертизээр батлагдаад тэрний дараа бид нэр тодорхой хариу тайлбар иргэдэд өгнө. Харин Шинжээ Шимпан компани одоор бол улсаас, аймгаас гудамж төслөөс ямар нэгэн мөнгө авахгүйгээр энэ ажлыг хийгээд ерөнхийдөө дуусч байгаа. Угаасаа өөрөө гудамж төслийн удирдах зөвлөлдөр энэ ажлыг бид нар өөрийнхөө хөрөнгөөр хийгээ барина гэсэн тийм протоколоор тусгатаад албан ёсны тусгай яриагаар явж байгаа учраас энэ тийм ажил явж байгаа гэдэг хэлье.
Гудамж төслийн хүрээнд худалдааны гудамжны 2.1 км замыг шинжлэх ажил амжилттай явагдаж байна. Өнөөдрийн байдлаар зам хүчлтийн ажил бүрэн дуусаж замын хөдөлгөөний нээжээ. Одоогоор замын хашилд гэрэлтүүлэх тэмдэглэгээ тавих ажил хийгдэг байгаа бөгөөд эх сарын 1-нд дуусгаар ажиллаж байгаа юм байна. 2-7 хоногийн орчмын өмнө мөн би энэ замын тухай ярилцлага өгжсэн. Тэгэхэд бид нар 20 гэхэд автозамын хучлал маань бүрэн дуусна гэж хэлжсэн. Өнөөдрийн байдлаар автозамын үндсэн зорчих хэсгийн хучлал бүрэн дууссан. Одоо бид яг 3 дугаар сургуулийн урд талд байна. Миний харагдж байгаа энэ ард талбай дээр 3 дугаар сургууль руу орсон салаа зам мөн сургуулийн урд талын талбай харагдж байгаа. Одоо ингэснээр сургуулийн хүүхэд багчууд маань шороо тоостой зам дээр биш хамгийн сайхан сардмал зам дээгүүр явах хамгийн сайхан боломж бүрдэж байна. Тэгээд өнөөдөр 10 дугаар сарын 20-нд би та бүхэнтэйгээ дахин уулзна гэж хэлсэн. 10 дугаар сарын 20-ны өдөр бид нэр автозамын хучлалтын ажлаа бүрэн дуусгаад байна. Одоо биднэрт гэрэлтүүлгийн ажил, явган замын ажил, мөн дугуйн замын ажлууд үлдэж байна. За гэрэлтүүлгийн ажил, явган замын ажил хоёр яг нэг шугамн дээр явагддаг учраас би бинийгээ хүлээгдээд нэг жоохон хүлээгдэх тал байна. Гэхдээ маш сайн явж байгаа. Манай автозамын гэрэлтүүлгийн ажлыг Дэвшил улс компани гүйцэтгэж байгаа. Дэвшил улс компани захирал Отгонбаатар захиралтай хамт олон энэ ажилд маш шуурхай, хамгийн эрчимтэй сайн ажиллаж байгаа. Тэгээ удахгүй хэд хоногийн дараа бид нэр цэлийсэн сайхан шөнө нь өдөр мэд гэрэлтэх сайхан гэрэлтэй гудамжаар алхацгаах болно. Тэгээ яг ажлын төгсгөлийн үе дээр замын хэвтэй тэмдэглэгээнүүд, цагаан шугамууд мөн явган зам бүх юм орохоор зэрэг үнэхээр сайхан замтай болоход бэлэн болоод байна. Тэгээ цаг агаар маань үнэхээр сайхан таата дэмжиж тусалж байна. 10 дугаар сар дуусах гэж яхад ийм налгар сайхан цаг агаартай байж бидний ажилд их тустай болж байна. Тэгээ аймаг орон нутгийн удирдлагууд мөн замын цагдаагийн тасгийнхан бидний ажилд маш их тусалж байгаад талархал илэрхийлж байна. Мөн танаа телевизүүд ч гэсэн бидний ажлыг сурвалжиж ажлын явцыг хөдөлмөрсөд хүргэж өгж байгаад их баярлж байна. Тэгээд тун удахгүй цөөхөн хоногийн дараа цагаан шугам хэвтэй тэмдэглэлүүд гэрэлтүүлгээ бүрэн тавьсан зам дээрээ дахин уулзцгаая. Гудамж төсөлтөөр үсрээ улаан өнгө сарай уулзах чинь л гэж ойлгож байна. Эмгөө болж байна. Гэтэ хурдан шуурхаа гэх юм бол зүгээр юм. А дутагдaltaй талд гэвэл орой ихсэн жоохон замын төвзөрлөө өсгсөн байсан гэдэг юм байд байгаа. Түнсэж энэ бололцооны юм болж байна гэж өнгө эзэмжийн хувьд бол болж байна гэж ойлгож байна. Яг зам харгуул сайхан үлчээд ерөнхийдөө их талбайг их талбайг хамраа тэгнэ яа яг зүгээр машин унааныхны хөдөлгөөн нэлээд саттай юм шиг байд харагдтiin. Тэгээ замын хөдөлгөөн маш их байна. Машин унаа нэлээд шахагдаад тийм юм харагдчихээн. Дүүгийн Жимээр экспедицийн 9-р сарын 15-нд Улаанбаатар готоо заяалаа эхлүүлж 28 өдрийн хугацаанд 16 км замыг амжилттай аялаад ирлээ. Удахгүй тус аяллаа нэвтрүүлэг MBC телевизийн эфирээр та бүхэнд хүрэх болно. Ойр түмэн төрийн бус байгууллага санаачлан халимаг улсын засгийн газартай хамтран зохион байгуулж байгаа Түүхийн Жимээр олон улсын түүх соёлын судалгааны экспедицийнх нь Орос улбаны улсын халимгийн бүгд найрамдах улсын статийг зориод ирлээ. 1604 оноос баруун монголчууд Оросын ижил мөрөн хүртэл их нүүдлийг эхлүүлсэн байдаг бөгөөд энэхүү Түүхийн Жимээр судалж түүнийг олон нийтэд сурталчлах нь тус багийнхны зорилго юм а. Аяллаа хүрээнд тэд Улаанбаатараас нийт 16,000 км замыг 28 хоногт туулсан байна. Мартагдсан болон балартаж буй түүх соёлоос сэргээх олон таниулах ашиглалт багийн 14 хүн аяллаа туршид Орос Монгол халимаг бүрээдийн нутгийг туулахдаа 300 гаруй хот суурингаар дайрч Алтан ордын улсын туур Байлдан дагуулын үеийн Саратов, Самара, Омск, Упа зэрэг хотуудтай танилцсан уулын налтайчууд, халимгууд, татарууд, башкирууд, бүрээдүүд зэрэг үндэсний ясны олон зуун хүнтэй уулзаж өв соёлын чухал мэдээлэл өгсөн гэж байна. Монголчуудын манай энэ дэлхийг талыг эзэлсэн Чингисийн монголчууд гэж бид их ярих дуртай. Энэ монголчуудын маань түүхэн амьдралтай, зан заншилтай тэдний одоо оршин тогтносон энэ 90 үеийн холбоотой 13 дугаар зууны үеэс хойш оршин тогтнож байсан энэ утгаар нь аялж байгаа учраас Түүхийн Жимээр гэд нэрлэсэн. Энэ зарим хүмүүс ойлгоод байх шиг байна. Энэ зүгээр халимгуудын нүүдэл, халимгуудын тухай биш юм аа. Энэ чинь Чингис хааны хүү Жүчийн одоо хаан тус Байлдан дагуултын үеийн Жүчийн хаан тулсын туур буюу өөрөөр хэлбэл одоо Сарай бат гэж дэлхийд дахин нэрлэгдсэн тэр Алтан ордны улсын туураар бид нар одоо хурж
хамгийн домог түүхтэй хамгийн том одоо суур үзүр маань энэ байлаа. Одоо та бүхэнд энэ баримт киногаар хүрнэ. Өөрөөр хэлбэл тэр Батхааны байгуулсан тэр Алтан ордны улсын тэр том хотыг тойрдоор бид нэр очиж тэрний шинжилгээ судалгаа одоогийн Оросын орон улсын академийн археологийн судалгаа хийж байгаа газрууд за тэрнийг олж тогтоогоо тавьсан пайлуур за тэрнээс гарч байгаа тоосго тэрнээс одоо дотор байгаа тэр булш мөнхөн дотроос гарч ирдэг тэр вар эдлүүд эдгээрийг бид нар одоо цөмийн үзэж барьж харж одоо ингэж гарч ирж байгаа. За түүнээс гадна одоо өөрөөр хэлбэл Батхааны тэр одоо том ар маань биш үү? Яан гэдэг хүн бичсэн Бата, Чингис хаан, Бат хаан гэдэг одоо Хувлаа хаан гэдэг юм гурван том ар маань би энэ ар маань дээр одоо тусгагддаг. Тэр үеийн өөрөөр хэлбэл Байдан дагуулын үе, тэрний дараачийн үед одоо өөрөөр хэлбэл монголчууд маань энэ мусульман шашинд орсон тэр өшөө нөгөө каталог шашинд орсон одоо энэ шашинд орсон үеийнх нь улсууд өөрөөр хэлбэл тэндээ шашинтаа ороод тэгээд өөр үндэстэй ястан татаарч болд юм уу янз бүр үндэстэй ястан болоод уус чи шингэсэн юм юмнууд бол их зөндөө байдаг юм байна. Жишээлбэл одоо тэр Волгоград одоо тусгай тийм музей яг тэр үеийн одоо тэр 12 дугаар зууны үеийн 3 дугаар зууны үеийн одоо нөгөө виногоо эсгдэг одоо тэр зойр агуулах хүртэл бид нэр орж үзлээ шүү дээ. Тэгээд энэ аялал хийснээр одоо зүгээр эцсийн зорилго нь юу гэвэл бид нарт одоо бас хүмүүс олон асууж байгаа сэтгүүлчид ер нь энэ ойрд түмний энэ Монгол түмний тэр 13 дугаар зууны үед амьдарч байсан тэр газар орныг одоо дахиж шинжилж шинээр баримтад кинонд үлдээх ийм зорилго бид нэр тавьж ажилласан. Энэ маань бол одоо ингээд 2-3 баримтат кино болж өөр хөл Монголын үндэсний олон нийтийн телевиз, Шинжаан угрын Баянгол телевиз, тэр Россия 2 телевиз, Оросын манай MBC телевизээр гарах болно. За энэ кинонуудын тухайд. Нэвтрүүлгийн тухайд бол 5-6 зураг нэвтрүүлэг болж гарах ёстой. Яг өнөөдөр амьдарч байгаа, өнөөдөр сууршиж байгаа тэр орон байр байдал бид энийг цөмөн одоо харуулж ингэж хийж байгаа юм. За соёлын тухайд гэвэл одоо маш их чухал энэ хамгийн одоо тэргуун сэдв болох ёстой. Манайхны одоо өв соёл нэг жишээлбэл одоо тэр талхыг бол одоо бид нар талх гэж хэлдэг. За орсууд хлеб гэж хэлдэг. За халимгууд бол өдмөг гэдэг. Гэтэл Казаны татарууд энэ татарууд бол эдмэг гэж хэлдэг байна. Одоо хэлж одоо нэршиж байгаараа. Жишээл ийм аялгауны хэл соёлын юмнууд бол жишээл татар үгний 5 үгний нэг нь Монгол байх жишээний. Халимгууд бол тэр чигээрээ Монгол хэлдэнгүүд Монгол гаралдангууд. За наашлаад ингээд бас яг тэр 13 дугаар зууны үеийн зөвхөн түүх биш. Бүр сүүлийн 1943 онд Сталины хэлмэгдүүлэлтээр одоо өөрөөр хэлбэл тэр 43-ны 12 дугаар сарын 28-нд ашиглаж Сибирийн бүх хот тосгонуудаар тарсан тэр халимгуудын тэр зовлон туулж явсан тэр одоо хотуудаар нь бид нэр одоо бас ороод ирж байгаа. Жишээлбэл Самараас Самарканд, Саратов гэдэг одоо жишээлбэл сайхан хотууд байна. Эртний түүх боломжтой. Энэ чинь Монголын байлдан дагуултай үед бий болж суурин тавигдсан хотууд гэж үздэг юм байна. Эртний уран барилгууд тэндээс одоо бид нар харлаа таа бүхэн манад энэ юунуудаар цуур нэвтрүүлгүүдээр энийг одоо үзэх болно. Ер нь хошуу нэмж байгаа харагдаж байна нэг доо. Тус аяллаа гол зорилго бол 1604 оноос баруун монголчууд Оросын ижил мөрөн хүртэл их нүүдлийг эхлүүлсэн. Энэхүү түүхийн жимээр судалж түүнийг олон нийт сурчлах юм аа. Энэхүү олон улсын түүх соёлын судалгааны багт Хятадын Шинжаан угарын Баян Монгол телевиз, Орос улсын улсын Оросын 2 телевиз, MBC телевиз, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Google-ийн сайт гэх зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажилласан бөгөөд тус аяллаа нэвтрүүлгүүд лагуу гарагаас эхлэн манай телевизээр цацагдж эхлэх учраас үзэгч та бүхэн түүхийн гэрч болж цуврал нэвтрүүлгийг шимтэн үзхийг уриалж байна. Аялын цуврал нэвтрүүлгүүд бол маргааш 2 дахь өдрийн орой бол за энэхүү аялын бүрэлдэхүүнд Увс аймгаас оролцсон за манай лагвах за Дэчээр авжгалын эдийн лаалам одоо чимтэрч бид гурав бас үзэгчдээ зориулж бас аяллахаа сонио ашнаас хуваалцах болно. За 3 дахь өдрөөс эхлээд түүхийн жимээр аялын цуврал нэвтрүүлэг маань үзэгч та бүхэндээ хүрэх болно. Бас 16,000 км газрыг одоо автомашинаар одоо Аз ТВ-с одоо Европын зүрхэнд хүртэл явсан Монголоос одоо анхны аялал болж ингэж явсан энэхүү одоо түүхэн бас сонирхолтой энэхүү монголчуудын одоо Европ руу хүрсэн тэр түүхийн жимээр хийсэн нэвтрүүлгүүдийн бас сонирхолтой нэвтрүүлэг болж одоо та бүхэнд хүрэх байхаа гэж ингэж бодож байна. За мөн Монголын үндэсний олон нийтийн телевиз, бусад телевизүүдээр бас энэхүү одоо нэвтрүүлгүүд маань
явна. За мөн онлайн хэлбэрээр интернет цахим ертөнцид бас энэ хүү нэвтрүүлгүүд маань цэцэгдэх юм аа. За 11 сарын дунд үеэс эхлээд за Хятадын телевиз, за Оросын хоёр телевизээр энэ хүү аяллаа цуврал нэвтрүүлгүүд, за Орос, Хятад одоо орчуулгуудаар энэ хүү нэвтрүүлгүүд маань ингэж цацагдах юм аа. За ойр түмэн төрийн ус байгууллага маань энэ хүү олон улсын түүх соёлын судалгааны одоо экспедицийн анхны экспедицийг халим руу хийсэн бол за эх жилийн одоо ажлын төлөвлөгөөнд бол 2015 онд за Тува, Горны Алтан бүгд найрамд улсуудад мөн түүх соёлын судалгааны томоохон экспедицийг бид зохион байгуулахаар төлөвлөж байна. За мөн он гараад бас Шинжаанд одоо бас судалгааны экспедицийг одоо зохион байгуулах. За мөн түүхчлэн Америкийн нэгдсэн улс байх, Тайванд байх одоо монголчууд байгаа тэр газар орнуудад очиж бас судалгааны ажлуудыг одоо хийх ийм одоо ажлуудын төлөвлөгөөтэй байна. За цуврал нэвтрүүлгээс гадна одоо сэтгүүл, за цуврал одоо аяллаа одоо номууд, за судалгааны номууд бол одоо он гараад бол гарч хэвлэгдэж эхэлнэ. За халимагт бол 11 өдрийн одоо судалгааны ажлыг Халимгийн шинжилгээ ухааны академийн за 11 эрдэмтнээс бүрдсэн бүрэлдэхүүн, за манай 14 хүний бүрэлдэхүүнтэй ингээд нийтдээ 25 хүний бүрэлдэхүүнтэй томоохон судалгааны баг боллоо. За Халимгийн нутагт дэвсгэрийг одоо тойрон одоо түүх болоод соёлын одоо судалгааны ажлыг эхлүүлсэн явдал хийсэн явдал бол энэ хүн бол соёлын болоод түүхийн судалгааны хувьд бас томоохон хэмжээний одоо судалгаа хийсэн ийм одоо экспедиц одоо болж түүхэнд тэмдэглэгдэж үлдэж байна гэж ингэж хэлж болох юм аа. За ингээд үзэгч та бүхэн маргаашнаас эхлээд түүхийн чимээр олон улсын түүх соёлын судалгааны экспедицийн одоо аян замын одоо тэмдэглэл нэвтрүүлгүүдийг та бүхэн хүлээж авч үзнэ хаа гэдэгт итгэж байна. Хөдөлгөөний аюулгүй байдлын хангалтаас өнгөрсөн 7 хоногт шөнийн болон өдрийн нэргүүлэг ажиллуулж үүрэг гүйцэтгэхэд 27 зорчил бүртгэгджээ. Эдгээр зуршлын дийлэх хувийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буй хэрэг бүртгэгдсэн байна. Тиймээс эргэж жолооч нарыг согтуурлахундаа хэрэгэлсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг хөдөлгөөний аюулгүй байдлын хангалтаас анхааруулж байна. Өнгөрсөн 7 хоногийн байдлаар хөдөлгөөний аюулгүй байдлын хангах тасаг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 16, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн нэмэлтэхгүй жолоо барьсан 11 жолоос саатуулгджээ. Эрхийн нэмэлтэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нарыг захиргааны хариуцлагын тухай хуулийн 25-2 зааснаар 25-аас 50 мянган төгрөгөөр торгох 7-оос 21 хоногийн хугацаанд баримтлах арга хэмжээ авсан байна. Тиймээс энэ талаар жолооч нар анхаарч хөдөлгөөнд соёлтой оролцох, мөн ажил хичээлийн цагийн үеэр хөдөлгөөний эрчим ихсдэгтэй холбоотойгоор жолооч нар хоорондын заагаа барих, бага насны хүүхдэд зам тавьж өгөх шаардлагатай байгааг хөдөлгөөний аюулгүй байдлын хангах тасгаас анхаарууллаа. За энэ өдрийн амрыг гэж мэдчилж байна. Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд байна. Хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг бол бүртгэгдээгүй байгаа. За согтууруулахундаа зэмжүүлэх хэрэгслүүдэд тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил маань 16 зөрчил бүртгэгдсэн байна. За мөн энэс эрхийн нэмэлтгүйдээ бол тээврийн хэрэгсэл жолоодсон 11 зөрчил тус бүртгэгдсэн байна. За дээрх зөрчлүүдээс харахад бол иргэд маань одоо согтууруулахундаа хэрэгслүүдэд тээврийн хэрэгсэл жолоодох мөн эрхээ асуусан үед бол дахин тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг гаргаж байна, давтан гаргаж байна. Ингэснээр бол одоо сум нумдын шүүхээс 7-30 хоног хүртэлх хугацаар байршлах шийтгэл оногдуулж байгаа. Зөрчлийг давтан гаргасан тохиолдолд бол хуулийн арга хэмжээг нь бол чангат гэж арга хэмжээ тооцож байгаа манай тасгаас. За мөн уртл сэргийлэх чиглэлээр бол одоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, гэрэл дөхөө шангуурх зүйлүүд бүрэн бус нэгцэн арга хэмжээг одоо зохион байгуулж байна. Энэ арга хэмжээтэй холбогдуулан жолооч нар маань одоо тээврийн хэрэгслийнхаа гэрэл, ялангуяа одоо номерны гэрэл, арын тооромжны гэрэл, мөн хол хоорын гэрлээ нэхээ одоо бүрэн бүтэн байдлыг хангах шаардлагатай. Одоо хөдөлгөөнд оролцохын өмнө одоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж шалгаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. Гудамж төслийн хүрээнд худалдааны гудамжийг шинжилэн 4 аюулгүй тойрог ашиглалтанд орсон. Үүнтэй холбоотойгоор жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо замын тэмдэглэгээ тавигдаагүй байгаа. Энэ үед баруун гарын дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцох шаардлагатай байгааг анхааруулж байна. За гудамж төслийн хүрээнд бол худалдааны гудамжны дагуу бол нийтдээ бол 4 аюулгүй тойрог байгаа. Одоо 3 дугаар 10 жилийн 3 зам, онцгой байдлын хэлтсийн дэрэгдэх 4 зам, хөлийн орооны 3 зам, мөн усны аж ахуйн уулзрын 3 замын уулзвар байгаа. Аюулгүй тухайн аюулгүй тойрогоор жолооч нар маань одоо яг тэмдэглэгээ тавигдаагүй тохиолдолд адил замын уулзвар нэвтрэх журмыг баримтлах хөдөлгөөнд оролцсон.
нэг өсөндөө одоо тойрох хөдөлгөөнөөр өмнө баруун гарт талдаа эргэж тойрох тойргийг тойрч хөдөлгөөнд оруулсан гэсэн. Одоо нэг зарим жолооч нар маань эсрэг үрсгэл сөрж орж урахт зөрчлөлт гаргаж байна. Одоо мөн тухайн тойргууд дээр бол унаа хөдөлгөөний аюулгүй хангах тасгаас алба хаагч нар бол одоо ажиллаж жолооч нарт байна бас заавар зөвлөгөө өгч ажиллана. Энэ ажлыг одоогор бол замын тэмдэглэгээ бол гүйцэтгэх хийгдэг байгаа. Тухайн ажлыг хийж гүйцэтгэж байгаа компани бол гүйцэтгэх ёстой. Манай тасгаас бол одоо тухайн аюулгүй тойргууд дээр алба хаагч ажиллаж жолооч нарт бол анхааруулж хөдөлгөөнд оролцох дараа л дүрм журмын тайл одоо зохицуулагч нар маань одоо зохицуулж зааварчилж ажиллах юм. Яг мэдээлэл жолооч хэмжээний байгаад. Тийм. Тэгээд зохицуулаад дөрмийн дагуул явш. Тийм. Яг ямар дүрмтэй юм бэ? Наа дөрвөн мэдэж. Ямар ч нэг аюулгүй тойрогч баруун арталаа барьж ийшээ өнгөрсөн тохиолдолд энэ талаа барьж иргэн. Зүүн арталаа явсан зүүн талаа барьж иргэн. Тийм их л юм. Аюулгүй тойрог нэвтрэх хүндрэл байхгүй шүү дээ. Тэр чинь бол ерөөсөө тойроод явахад бол юу гарахгүй, дүгжирлэг гарахгүй сайн. Тэрийг бол жолооч нар бол тэр нэг цагдаа нэг 7 хоног зохицуулаад яачихтаа бол тэр болно шүү дээ. Яг тэр чинь зохицол одоо уудахандаа бол явж байгаа л да. Баруун орон дөрмөө барайл тэгж явж байгаа. Энэ аюулгүй тойрог гарсан тавлагдсан жолооч нар одоо баруун гарынхаа дөрмийг одоо маш сайн барьж явмаар байна. Одоо энэ аюулгүй тойрог мэдхгүй жолооч бол уус аймагт бол байна шүү дээ. Өнөө урдуур сорьдог, урсдаг. Чи баруун гарынхаа ер нь бариад яваад ингээд тойроод гараа явж тусдаг юм шүү дээ. Хамгийн их зөв боломж юм шүү дээ. Аюул гарахгүй юм чинь. Юулдэж гисэн одоо чи дандаа ирээд хүчээс хаарч байгаа шүү дээ. Аюулгүй тойрог дээр ирээд хурдан хасч ирнэ гэсэн үг. Тэгэл баруун гарынхаа дан бариад тойрол явчих хэрэгтэй гэж бодож байгаа юм да. Тийм л байна. Даяаршиж байгаа үед англи хэлний мэдлэг хамгаалж чухал болоод байгаа лээ. Тиймээс манай телевизийн эфирээр мигмар гаргаж эхлэн англи хэлний цуврал хичээл явагдах учраас эвлэгчид та бүхэн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх боломжтой болж байгаа юм. Даяаршиж байгаа үед дээд сургууль суралцах, ажил бизнесээ урагштай явуулахад дэлхийн хэл болох англи хэлийг сурах нь зайлшгүй шаардлагатай зүйлийн нэг болоод байна. Тиймээс манай телевиз хүүхэд багчуудын англи хэлний төвчинг сайжруулах зорилгоор нэг хичээлийг өдөрт 4 удаагийн давтамжтайгаар цацах гэж байна. Тиймээс хүүхэд багчууд англи хэл сурах сонирхолтой хүмүүр цуврал хичээлүүдийг үзэж англи хэлний төвшингөө ахиулах бүрэн боломжтой юм а. 13. За манай телевизийн программын хилцээс одоо үзэгчид бол англи хэл сонирхон сурч байгаа хүүхэд багчууд болон томчуудаа зориулан англи хэлний одоо цуврал хичээлүүдийг маргаашнаас эхлэн өдрийн одоо 5 удаагийн давталтайгаар ингэж одоо явахаар боллоо. Нэг удаагийн хичээл маань 14 минутын хугацаатай үргэлжлэх болно. Нэг хичээл маань өдөрт 5-аас 6 удаа ингээд өдөрт давтж байгаа учраас за ажлын одоо бусад цагаар болоод за тухайн одоо цагуудад үзэж амжаагүй бол одоо өөрийнхөө боломжтой цагуудад бол энэхүү англи хэлний хичээлийг ингэж үзэж англи хэлнийхээ мэдлэгийн төвшинг ахиулах юм боломжийг за MBC телевизээс та бүхэндээ олгож байгаамаа. За ерөнхийдөө хичээл маань өдрийн за өглөө бол 2 удаа одоо давтан за 9:50 орчим 9 цаг 50 минут за 11 цаг 30-40 минутын үед за 1 цаг за мөн 3 цаг за мөн 18 цаг гэсэн иймэрхүү цагуудад бол энэхүү англи хэлний хичээл маань одоо давталтайгаар явах учраас үзэгч та бүхэн өөрсдийнхөө одоо үзэх боломжтой цагийг сонгон энэхүү англи хэлний хичээлийг үзэх юм боломжтой. За ер нь цаашлаад эх 7 хоногоос эхлээд та бүхэндээ сүнстэй ярилцагч хэмээн онц сонирхолтой телевизийн одоо онлайн киног одоо бид одоо шинээр авчирч одоо бэлтгэсэн байна. За мөн маш олон одоо сонирхолтой нэвтрүүлгүүдийг бол бид одоо энэ хугацаанд бас бэлтгэсэн гэж хэлж болно. За түүхийн жимээр одоо цуврал нэвтрүүлэхтэй давхцуулаад бид бас тухайн одоо газар оронд одоо амьдран суух Монголын угсаатай холбоотой тийм сонин содон одоо хүмүүстэй хийсэн сонирхолтой одоо нэвтрүүлгүүдийг бас аялын нэвтрүүлгүүдийн дараа бас бид та бүхэндээ хөрөх болон за 3-аас 4 одоо тийм шин одоо хөрөг болоод цэнгийн нэвтрүүлгүүдийг бид одоо гаргаж бэлтгэхээр ингэж ярилцаад байгаа наа. Ингээд та бүхэн MBC телевизийн
хөтөлбөртөө өгүүлж хамт байгаарай. За MBC телевизтэй холбоотой санд хүсэлтэд та бүхэн MBC телевизийн одоо утсаар болон цахим хаягаар за мөн MBC телевизийн одоо Facebook хуудасаар одоо дамжуулан та бүхэн өөрсдийн санал бодлоо бидэнд ирүүлэх боломжтой. Хэсэг хугацааны реклам сурталчилгаан дээр MBC News мэдээлэл хөтөлбөр үргэлжлэгийг хүлээн авч байна.